Сүрлэг уус хязгааргүй үргэлжлэх тал, нууцлаг элсэн цөлгөд байгаль дэлхийн үзэсгэлэнтэй харагдана. Энэ гоо үзэсгэлэн гарын хаалган дээр тавьсан мэт толдох гэж хүмүүс өндөр газрууд тэмүүлдэг. За гэсэн ч хүмүүс бидний тэмүүлэл зогсохгүй. Зайнаас тандан судлал гэдэг маань ерөнхий ойлголтыг би маш энгийнээр тайлбарлах гэж оролдъё. За ямар ч байсан зайнаас тандан судлал гэдэг нь англиар remote sensing гэж нэрлэдэг. За энэ нэр нь алсаас ямар нэгэн контакт хүрэхгүйгээр биетийг судална гэсэн ерөнхий агуулгыг хэлж байгаа. Гэхдээ энд бол байгаль дээрх бүхий л үйл явц үзэгдэлтэй байгалийн үзэгдэл үйл явц хүний үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн үзэгдлийг зайнаас тандах аргаар судлах ийм шинжилгээ ухааныг хэлдэг. За зайнаас тандах судлал агаар сансрын төвшнгөөс төрөл бүрийн өндрөөс зураг авч эдгээрийг нь боловсруулж сэтгүүлчилсэн судалгаануудад ашигладаг болсон байна. Зайнаас тандан судлал гэдэг нь алсын зайнаас газар дээрх мэдээллийг цуглуулахыг хэлдэг. 1858 онд Феликс Турношон анх агаарын бөмбөлгөөс Парис хотыг зургалснаар зайнаас тандан судлалын эхлэл тавигдсан гэж үздэг юм аа. За энэ судлалд хэрэглэдэг хамгийн чухал технологи бол хиймэл дагуул. Яагад гэвэл хиймэл дагуулын тусламжтайгаар зайнаас тандан судлал цоошин төвшөнд хүрж бид ихтлхийгээ илүү сайн таньж мэдэх болсон. За тэгээд сансрын зургийн хэрэглээ бол маш өргөн л доо. Тэгээд дээр 1980-аад оноос бол эрчимтэй байгаль орчны судлаачид бол хүрээлэн буй орчны судалгаанд ашиглаж эхэлсэн. За энэ жишээн дээр жишээ нь 1985 он озоны цоорхой үүсэж байгааг анх энэ сансрын мэдээлэл ашиглаж өндөрлөгтөн мэдэж авсан байдаг. Амазоны хой гэж ширэнгэн хой гэж маш өргөн маш их хэмжээтэй хой байдаг. За энэ нэг жишээ нь 1975 онд жишээ нь ийм байхад 85 онд хүндрэл оршин суугчид тухайн хот ойролцоотын хүн ард энэ ой аж ахуй явуулаад модоо ингэж тайрч ойгоо сүйтгэж байгааг энэ зургийн жишээн дээр энэ хэсэг модгүй өрсөлдсөн гэсэн үг үү те? За яг энэ ингээд зурвалслаад ингэж байгаа гэж яг тэр юугаар ингэж тайрч модоо огтлсон гэдэг нь ингээд харагдаж байгаа юм л та. Хиймэл дагуулгүйгээр бид өдөр тутмынхаа амьдралыг төсөөлөх боломжгүй. Ус ургамал, хүрс гээд хүрээлэн байгаа орчны судалгаа, уул уурхай, хөдөө аж ахуй, цагуур, хот төлөвлөлт, хил хамгаалал, иргэний нисэх гээд бүхий салбарт зайнаас тандан судлалыг хиймэл дагуулын тусламжтайгаар ашиглаж байгаа юм. За ийм ч учраас улс орнууд сансрын технологийн хөгжилд анхаарсаар ирсэн. Тэгэхээр яг дэлхий дээр маш олон өндөр хөгжилтэй улсууд бас өөр өөрсдийн агаар сансрын агентлагууд газруудтай байдаг. За хамгийн алдартай нь гэвэл мэдээж NASA, за Японы JAXA гэж байна. Европын холбооны улсын бас сансрын агентлаг гэж байдаг. Олон орнуудыг хамтдагсан. За Германы DLR гэх мэтчлээ Францын CNS гэдэг юм уу. Эдгээр бүх сансрын агентлагууд нь өөр өөрийн онцлогтой хиймэл дагуулуудыг хөөргөж ихтлэгийг зургалж байна. Хүн төрөлхтөн 1957 онд Спутник нэртэй анхны хиймэл дагуулыг хөөргсөн. Үүний дараа 1960 онд ихтлхийг зурглах аналог системтэй хиймэл дагуул, за харин 1972 онд Landsat гэх тоон технологитой хиймэл дагуулыг хөөргөж байсан юм аа. За манай хувьд бол ер нь маш алдартай энэ Landsat гэдэг түрүүний хэлсэн бараг 8 цуврал дагуулын энэ бүр 72 оноос хойш бараг 40 хэдэн жилийн архив үүссэн байна гэсэн үг байна шүү дээ. Эдгээр зургуудыг бид нар боловсруулаад төрөл бүрийн сэтгүүлчилсэн судалгаанд ашигладаг. За энэ юу байх вэ гэхээр за хот төлөвлөлттэй хотын судалгаа байж болно. За хөрс судлал байж болно. Ойг судлал, усны өөрчлөлт гэх мэт маш олон төрлийн сэтгүүлчилсэн судалгаанд эдгээр зургийг боловсруулад суур зураг болгон ашигладаг байна. Одоо энэ үнэгүй авсан гэж хэрвээ үнэтэй авах юм бол илүү сайн зургал. Тий нөгөө наривчлаас хамаарна. За энэ болохоор яг түрүүний хэлсэн Sentinel гэдэг энэ Европын сансрын агентлагийн Sentinel дагуулын зураг энэ бол азар харин тийм үнэгүй тараад тавьдаг байгаа. Тэгээд эндээс бид нар татаж авч ирэлдэг. За бид бүхэн энэ дээр яг тухайн зургийнхаа харъя. За энэ бол яг 3 хэмжээст
Тужийн нарс гэж байдаг те Сэлэнг аймагт байдаг бүхний байгалийн цогцлборт газар байдаг. За энэ одоо яг нөгөө 3 хэмжээс дээр нь нөгөө сансрын зураг давхарлаад яг одоо ингээд байгаль дээр бид нэр очиод нөгөө харж байгаа юм шиг харж байгаа байдлыг харж байна те. За энэ ногооноор бол одоо ингээд уулын ам байна те. За энэ дээр жишээ нь энэ жишээ нь газар тариал эргэлсэн байна шүү дээ те. Газар агалсан байгааз. Энэ бүгд ингээд харж болж байна те. Янзын гарч ирд юм байна. За эдгээр зургнуудаа бүгднгийн нийлмэл судалгаа буюу бүгднгийн нийлүүлж байгаад за энэхүү зураг гаргаж авч байгаа. За энэ зураг ямар учиртай зураг вэ гэхээр энэ үерийн гоошо ой хэрийн төмрийн эрсдлийн зураг гэж. За. Нөгөө сансрын бүх мэдээлэлээ боловсруулж аваад бүгднгийн нийлмэл аргаар дахин боловсруулад ийм зураг гарч байгаа. За эндээс харж байгаа. За бид бүхэн одоо энэ ногоо өнгөөр бол риск одоо эрсдэл багтай тий. За дундаж тий модерейт цэнхэр өнгөөр нь. За шараар бол өндөр эрсдэлтэй, улаанаар бол маш их эрсдэлтэй гэсэн ийм ой эрсдлийн зураг гарч байна. Хиймэл дагвал бидэнд цэнхэр гарагийг илүү тодор харах боломжийг өгсөн. Түгээр зогсохгүй энэ технологийн тусламжтайгаар бид Нарсаар нарны аймаг гээд сансрын удмыг таньж мэдэх аялалд хэдийнэ гарсан. Аялалч үргэлжилж байна.